Өнөөдөр би юу ярих гэж байна гэхээр Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын тухай өөрийнхөө зөв үзэл бодлыг та бүхэнд ярьчих гэж бодлоо. Тэгэхээр өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдал ерөнхийдөө би өмнө нь хэлжсэн юм яг нэг хүчирхийлэлтэй гэр бүл шиг. Хүчирхийлэлтэй гэр бүл яадаг юм гэхээр нэг хүчирхийлсээр нөгөөт нь алаад тусдаг л нөгөөт нь хүчирхийлсээр хүчирхийлэлтэй дасаад нөгөөт нь хөд тусдаг гэж би хэлжсэн. Яг нэг тиймэрхүү байгаа. Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хүчирхийлэлтэй гэр бүл шиг байгаа. Одоо би одоо чинь урд нь би яг нэг Путиний айлчт манчт гэх нэвтрүүлэг дээр надад дандаа манай одоо цахилгаан станцыг манай энэ хойнд барихгүй байна ч гэдэг юм уу тийм ээ одоо юу гэдгийг дандаа алтны урхаатуудад одоо ингээд тий хятадууд алтны урхаанууд ойр газрууд цахилгаан станц барьж тийшээ байна гэж хэлжсэн. Тэгсэн чинь миний тэрнтэй холбоотойгоор яг хэд хэдэн сошиал инфраструктурыг худалдаж авч миний эсрэгэл амихандаа бичүүлж байгаа юм болов уу гэж би бодсон. Шулуухантаа гэж хэлээд тэдгээр сонин үг тийм ээ та нар руу дайрч ийн гэж хэлдэг. Тэгээд байн болгодог энэ бол одоо монголчуудыг хорлож байгаа шиг тийм үү? Айлсвал тийм ээ бид одоо байлдах юм бол хүн ч гэдэг юм уу те. Одоо юу гэдгийг тийм ээ бид одоо яаж чадахгүй ч гэдэг юм. Нэг тиймэрхүү юмнуудыг хэлж байгаа хүмүүс. Би бол яг үндэн бол ямар ч тийм яриаггүй шүү дээ. Гол асуудал нь би зүгээр яж байгаад өгөх юм тэмцээд амин төлөх юм гэдэг нь мэлэг ачааш над хүмүүс би дайтыг хятад улс руу их яриаггүй. Энийг сайн ойлгох хэрэгтэй та нар. Тэгээ гол асуудал нь миний ярьсан юм жоохон гуйлах гэдэг шээ. Тэгэхээр гол асуудал нь өнөөдөр юм бичээлээ. За тэгэхээр би яг гол асуудал нь би яг юу гэж байгаа юм гэхлээр гол асуудал нь яг юу гэж байгаа юм гэхлээр нэг юм баг даа. Эндээс маш ойлгомжтой нэг юм. Монгол яг би хүчирхийлэлтэй гэр бүл шиг байдаг гэж байгаа юм гэхлээр за усаар ч н хордчихлаа. За зайсангийн тэнцээс ус нь хүнд металл илэрч байна. За тэнцэнээс нь агаар нь нөхөрдөж байна. Энэ агаарыг бол зөвхөн цэвэрлээ орхид бол ус төрчид асуудал биш. Энэ угаасаа бизнес монголчуудыг хордуулах төлөвлөгөө угаасаа устгах геноцид хийх төлөвлөгөө. Тэгээ вакцин ширч байна. Вакцин өөрөө бас үр дүнгүй байсан. Миний нөгөө нэг эрэгтэй төрсөн дүү урд нь вакцин нэг ч ковид тусаагүй. Миний бие ус нь шүднээс болсон гэж би тухайд хэлжсэн юм. Шүдний эмчээс болсон. Тэгээд гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Одоо хэрэг ард иргэдэг ингээд эмнэлгээр нь хүртэл одоо ингээд юу яа гэдэг нэмчид үзүүлэхдээ хүн сурталтаа болгож ингэж хийж яадаг. Тэгээд нэмчид очих зүг одоо юу гэдэг заавчгүй нэг юм авсан ч гэсэн эмчийг гаргана. Ингээд баахан хүн суртал юм да. Энэ бүхэн чинь яг гадны бодлогоор хэрэгжээд байгаа байсан урагш улс төрчдийн бодлогуудаар хэрэгжээд байна. Одоо зүгээр ингээд суугаад байх юм бол юу ч өөрчлөхгүй тийм ээ. Ингээд суугаад ах юм бол тэмцэхгүй юм бол яг нэг хүчирхийлүүлсээр өгдөг нэг гэр бүлийн нэг тим хүмүүс шиг болно гэдгийг би зүгээр хэлж байгаа. Энийг зөвхөн маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд өнөөдөр миний өчигдөр нөгөө нэг өчигдөр уржигдөр тэр цөмийн цэцлэг станц гэдэг чинь аюултай юм шиг үсэн юмыг өнөөдөр 2024 оны 11 сарын 28-нд улс төрчид яриа зогсож штэ. Яг яасан ийсэн ингээд тодруулаад зогсож штэ. Бид нар яг ямар бүртгүүлэх аюулгүй хүн гэдэг хоорондоо ярилцж штэ. Тэгэд ер нь бол биш штэ. Өчигдөр уржигдраас хойш би зөндөл яриад байгаа. Тэгээд уран тэр цөмийн шаануудыг зүгээр байгаль ихтлэгээ сүрлэх тусмаа л газар уул уурхаагаа хуах тусмаа л байгалийн гамшиг их болно. Монголчууд бидэнд түүж хамаагүй. Монголчууд бидэнд одоо компьютер та нар хэрэглэдэг үстэй гар утас хэрэглэдэг үстэй тэр чинь одоо алтны урхаа гэж нэж алтны урхаас бидэн заашгүй хэрэгтэй юм. Бид нар энэ алтны урхаа заашгүй хэрэгтэй бол бид нар тэгвэл компьютер гаргасан үнгүй авах нь юм. Бид нарт үнгүй өгөхгүй шүү дээ. Бид нар бүгдийг худалдаж авч байгаа. Бүгдийг худалдаж авдаг. Бид нар балтны урхаагаа баг үнгүй шахуу газар нутгаас сийжүүлж ашиглуулчаад өөрснөө оронд нь юу ч аваагүй шүү дээ. Хайртай арай утгатай устаа хордуулаад геноцид хийх нь алгүй вакцинаараа хордуулаад сумгүйгээр та хэдийг алчиг гэдээ гүйж байгаатай энэ ялгаахгүй шүү дээ. Яг цогтойрол бол
Танд нэг цөм залгатаа тэргээ зүгээр утаантаа хордоод өгчээ. Аль эсвэл усанд чинь хүнд металл илрүүлээ хийгээд усандаас нь хүнд металл махнаас нь нөгөө өнрөө мэтийн нэг сэтгүүлч идгүүч нөгөө нэг харлуулахад юу яхад очижсэн нөгөө өмхийн махны асуудал байна. Бид Монгол хүмүүст Монгол энгийн ард ядарсан буурай иргэд тэр төрийн дээд ард төмдийн гадаад орнуудад үйлчлэг дабл стандарт хууль батлагдчихад байна. Монголын ард иргэдгээ эсрэг хийж байгаа юм шүү дээ. Үгүй Монголын ард иргэдэг юусоо бодож байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэл нэг зүгээр сууж байгаа тэгээд урд нь бас тэгээд нэг юм ярьдаг ус юм аа нэг зарим хүмүүс чинь төвчих үе ирдэг юм заримдаа гэж тэгдэг юм. Тэгэхээр би тэрийг би уурлаад би үүсэн гэхэл төвчих биш тэмцэг үе ирээд нэгэд бүр нэлээд олон нэг 10 жилийн өмнө нэг тийм төвч юм шигсэн нэг балиар пропаганд явуулсан. Хэдийн улаан улсын төвчүүлэх гээ. Одоо болоо юм биш үү чинь. Ард иргэдээ. Би бүр 10 жилийн өмнө төвчих биш тэмцэг үе ирж байна гэхэд ярьж байсан. Үгүй ядаж огцруулал та над нэг төрийн дээр байгаа бүгднийг огцруул. Ихэнхийг огцруул. Тэг яаж хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Одоо наад улс төр нийгмийн ажилтнууд, гайлын ажилтнууд хэдэн тэрбумаар нэгдэж усаа хохироосон байлээ. Тэд нар хаалхагуулаа авчил тэд нар баяжж байгаа шүү дээ. Тэгээ бас тэр нэг боловсролын амныхын хүүхдүүдэд гадаадд сургууль нөгөө хүүхдүүд нь орж ирээд би худлаа гадаадд ажиллаж яагаад ажилангаа сургууль сурсан гэд худлаа попордог биз да. Тийм л байгаа шүү дээ. Яг арт иргэдэг болохоор нэг худлаагасаа нэг мэдлэггүй харанхуй бүдүүлэг оркмарк гэж хооронд нь солиоруулаад байж байгаа. Өөртөө жигэн оркторол бүр зомби болчихсон навчнууд л байгаа шүү дээ. Тэгээ би бол яг юу ч хэлж байгаа юм гэхээр ерөнхийдөө бүх талаар чинь угаасаа ингээд боловсрал одоо юу байдгийг те телевиз мэдлээс бүгднгийн чинь худалдаад авчихсан юм. Тэгээ сошиал битрус рүү төртлөө сүлээ дултагдаад хэлчихсэн. Ийм байгаа. Өөрснийхөө та нар зүгээр яг үнэндээ монголчууд та нар өөрснийхөө одоо булшиг ухаад байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэгээ би цүмийн цэглээ статистик шар нутаг гэж ярьжсэн чинь яасан тэгээд тэр одоо ахаад хилцэгдэл барих уу болох уу яах вэ нааш аюултай юу гэж хилцэгдэл явж байгаа юм тест. Тийм л асуудал шүү дээ. Тэгээд Монгол шиг жижиг улс нэг та нар руу дайрч чинь та нар руу халдж чинь гэж ингэж байгаа л нэг том улс гүрэн рүү дайраад дай өдөг бол мэдэрлэхгүй шүү дээ юм чинь. Том улс гүрэн чинь тэр цөмийн цахилгаан станц шиг тэр юмнуудыг чинь ашиглаад даапаалаад цөм гэдэг тэр аюултай ураа шар нундаг мунтга Франц руу нийлүүлж чинь НАТО руу нийлүүлж чинь гэдэг юм чинь ашиглаад харин танаглал чинь дарналуу дайж ингээл дайраад ордог шүү дээ Монгол руу. Тэгсэн чинь аваачид Монгол хүмүүсийг буруутгачихсан сууж яадаг. Ийм байж болохгүй шүү дээ. Танаглуу дайрж чинь танаглуу халдж чинь гэж яриад даапаалаад жижиг улс руу том улсууд дайж орж байгаа. Сүнс жижигхэн улс орнууд амин орлох гэж байгаа юм шиг бид нар руу харж чинь бид нар руу дайрч бид буцаагаа дайраа гэдэг ингээд дайрд орчихно. Би зөвхөн ганц юм л хэлсэн. Юу гэж хэлсэн гэхлээр зүр амьд үлдэхийн тул тэмцээ гэж тэр Путин альчил дээр хэлсэн заяа. Амьд үлдэхийн тул тэмц гэсэн юм. Түүнээс би танд руу халж чинь дайрж чинь бид одоо дайрын орё гээгүй. Тэмцэхгүй бол мөхнө гэдгийг хичээл би хэлсэн. Энийг сайн бодлоо. Гэсэн чи юу нэ та улс төрчид нэг манипуляц тарих угаадаг нэг арга байдаг. Тэр нь юу нэ та нар руу халж чинь та нар руу дайж гэж ярьдаг. Ийм хүмүүс Монголд аюултай ч гэж байна. Юу ярих гэдэг юм? Юу яриад байдгийг? Ийм хүмүүсээ болчих хэрэгтэй шүү дээ одоо. Тэгээ үнэн үг хэлсэн нэг троллууд нь улс төрчдөгөө нийлүүлж байгаад ингэж гачин юм ярьдгаа болох хэрэгтэй шүү дээ. Жинхэнэ тэр юу гэдэг вүлээ? Нөгөө нэг осуудаар
монголчуудыг хідүүлчих яг тэр Путиний альчлалаар нөө барахын хитэн савсгансан өндөр Путин арест гэж бичсэн Путинийг баривчилж гисэн байж байгаа шиг тэгснэ нөгөө нэг нөө вард марч гэж ах шиг нэг гарч юмнууд тэгснэ монголчуудыгаа юу гэлээ Yes варч гэж ах шиг юу ярих гэдэг та нар. Тэгээд монголчууд нь тэгэн гутаа нөгөө нэг Путин Монголд ажиллаж сахилгаан станц барьж өгч байгаа хүнийг та нар ичхгүй байх үү гэж байгаа шиг. Тэр тороолуудаа та нар яриач. Тэр тороолууд чинь жинхэнэ аюул эзтэй. Түүнээс ш үнэн аюулыг хилээс өгч байгаа хүн аюул биш үстэй. Тодорхой хэмжээ жоохон зөв гаргалгааг гаргаж өөрөө сошиал инфлюенсерүүд. Тэгээд хотлоо зүгээр хүний ярьж байгаа юм гуйлаад өөрсдөө жинхэнэ ард түмнийг бороо тийш нь турхиж ээж тэр нэг нөө маар юу өөрснөө чиг зүмийн станц барьмаар гэж өөрснөө чигэн ард иргэдэг буруу байдлаар түрхэж ээж худлаа юм ээж түрхэж ээж тэр нэг чар нутгаа Франц руу олборлоод гарах юм бол одоо Оросууд дайрал гэж байгаа юм лээ шүү дээ. Тэгээ одоо яах юм? Оросуудын зүмийн пуужинг байвал юм уу? Солиотой хүн өөрснийх нь төлөө юм хэлж байгаа хүмүүсийг нөгөө нэг Монголд одоо та нар руу дайрч чинь та нар руу тэгж чинь ийм хүмүүс аюултай. Тэгээд зүмийн буужин байлч гэж ах шиг биш зүмийн юу байлч гэж ах шиг сахилгаан станц байр наатуудаа хамтраад байр. Тэгээд ураа зар ураа аюулгүй гороогүй юу гинэ чи өөрснөө нэг тэр ураа тэр хог хаягдталтаа тэр газар өөрснөө амьдрах гэж байгаа юм шиг өөрснөө тэрийг хаана хаях гэж байгаа нэг тодорхойгүй нөгөө дөнгөж одоо хилцэж байгаа юм бүр хилцгээс өмнө гарч ирээ зөвсөж байдаг. Гэхдээ тийм ч юм ч гэж юу байх вэ жоохон бодоод үзэх хэрэгтэй шүү. За тэгээд өнөөдөр 2024 оны 11 сарын 21-ний өдөр болж байна. Тэгээд энэ хүргээд энэ бичлэгээд өндөрлөё. За